хүн амын орлогын албан татврын шатлалыг буцааж нэг шаттай болгох 10, 15, 25 гэсэн хувьдыг буулгаж 10% болгох шийдвэрийг гаргаж байна. Мөн тэтгэврийн настай холбоотой асуудлуудыг засгийн газар уралдаан бас хэлэлцэн шийдвэрлээ. Хэвийн одоо хөдөлмөрөө хийгээд төвчтэй гарч байгаа хүмүүсүүдээс гадна хөдөлмөрийн хортой хүнд халуун нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс мөн олон хүүхдээ эхийн хувьд мөн одоо мөрдөгдөж байсан хуучин хуулийн хугацааг сонгох эрхийг нь бол нээлттэй болгож байсан. За нэмэгдүүлсэн одоо настай тэтгэвртэй нэмэгдүүлсэн байдлаар тэтгэврээ тогтоолгохоор одоо иргэд хүсвэл бас тэр нэмэгдүүлсэн байдлаар тэтгэвртэ гарах боломжийг нь бол нээж өгсөн. Тэгээд жилд 6 сараар тэтгэврт гарах насыг нэмэгдүүлж ирснийг буцааж 3 сараар болгож одоо өөрчилсөн ийм хуулийн өөрчлөлтүүдийг өнөөдөр засгийн газрын хурлаанаар хэлэлцэн шийдвэрлээ. Ингээд нэн яаралтай журмаар засгийн газар улсын хурлд өнөөдөр өргөн барина. Улсын хурл ойрын үед энэ одоо хуулийн өөрчлөлтүүдийг их хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.